Коино Катачи. Японы нэгэн сургуульд богино хон ягаа устэй игдүүтэй охин шилжиж ирснээр энэхүү аним эхэлж байгаа юм. Тэр үргэлж чихэндээ сонсголын аппарат зүүж дохионы хэлээр ярьдаг нь түүнийг сонсголгүй гэдгийг нь батлана. Хэдийн Нишимия гэх энэ охин сонсголгүй ярьж чадахгүй ч гэлээ шилжиж ирсэн ангийнхаа бүх хүүхдүүдэд ээлдэг харьцаж, найзлахыг хүсэж, хичээлдээ илүү их хичээхийг хүсэж, өөрийнх нь буруу биш байсан ч хүн бүхэн рүү нэмсэглэж хичнээн өөрт нь хэцүү байгаа ч уучлалтгүйд тийм л инэрэнгүү даруухан хөөрх охин л доо. Даанч энэ бүх зүйл удаа үргэлжлэхгүй. Тэдний анги Ишида гэх хүүгэн ангийнхан Уэно Шимада бас хэд хэдэн найзуудтайгаа нийлж хичээл орж яхад хүртэл түүний дуудлагыг шоолж сонсголын аппаратыг үргэлж чихнээс нь салгаж шидэж эвдэж тоглодог муухайгааз ингэж тоглож байгаадаа бараг сэтгэл ханаад байгаа юм шүү. Ийм байсан ч Нишимия энэ бүхэнд хизээж уурлаж уйлж байгаагүй нь үнэхээр хачирхалтай. Тэгээд бүр дээрлэгчээсэн Ишидаг найзууд боцгоё гэж гуйжлээдэг. Үүнээс хойш Нишимия гинэт хичээлдээ ирэхээ болоод ээж нь сургууль руу залгаад бөө юм болцсон байдیں۔ Яасан гэсэн чинь сонсголын аппарат нь шилжиж ирээд удаагүй байх. 8 удаа идрээд алга болсон. Энэ бүхний буруутныг ангийнхан бүх хүүхдүүд Ишида руу тохоод цаачин бүр та нар ч гэсэн хамт дээрлэж хамт муулж шоолж инээдэлсэн биз дээ гэсэн чи нүдний шил зүдэг нэг даруухан харагдаг жүжигчин хууд охин. Чи ямар муухай худалч юм бэ? Тэгээгүй штэ гэж уйлж дайран дээр давс нэмжлэх яах вэ? Ингээд Нишимия энэ сонин муухай ангиас шилжснээс хойш ангийнхан хүүхдүүд Ишидаг гадуурхаж эхэлтий. Нишимияг яаж дээрлэгчээсэн бүх зүйлийг бараг бүгдийг мэдрээд сүүлд нь бүх хүн рүү ихцэлж харж чадхааргүй өөртөө ямар ч итгэлгүй өөрийгөө тусгаарласан нэгэн болж өрнөө хөөрхий. Өөдөө айсан ч үл өөрийн толгой дээр гэж. За бага ангиас хойш олон жил өнгөрч тэд алах ангид орж бүгд өөрийн хүсэл мөрөөдлийнхээ дагуу шилжиж яваад бараг заримаас нь сураг тасартай. Энэ үед бага ангидаа гаргаж исэн алдаанаасаа болж Ишида ажил хийж бүх зүйлээ зарч ээжтэй мөнгө үлдээгээд өөрийнхөө амийг хорлохж байгаад ээжтэй загнуулаад sorry mori гэж өнгөртөө. Нэг өдөр явж байгаад Нишимиятад хараад найзууд болох хүсэлтэй байгаагаа хэлээд шалтак энэ төр хайгаал хамт загас хооллыг талах авцсан гэж мэгээд тэгсэн чинь найз залууд нь баригдаад найз залуу нь өөрөөс нь дүү хөөрхөн бацан цаана Нишимия сууж явахт хүртэл тэр байхгүй гэд хэлждэг хинэггүй га. Дугуйг нь булахаас аварсан Ишидатай Нагацуки гэд хүүхэн бондогтой найзалсан. Тэр найз нь найз залууг нь чи ямар сайн домбоо юм бэ? Маа найз уулзна гэдэг юм биш үү гэж ноцтой ээж итлээ. Аль хэдийн нөгөө хоёр чинь сүүмэн голын гүүрэн дээр бараг болцоод байгаа юм шүү. Найз залуу нь тэр хоёрыг камераар харж ийсэн чинь Нагацуки тэр хоёр юу ярьж ийн гэж асуудیں۔ Тэгсэн чинь түрүүний тарган баас үстэх юм байсан бэ? Дотор зарс хийлгсэн юм бэлээ л гэж юм гээл татаж идэг шүү. Ингээд энэ өдрөөс хойш Нишимиятай хаяа уулздаг дохионы хэлээр ярилцдаг болтыг. Ишида бага ангиасаа баг зэрэг эсвэл их зэрэг өөрчлөгдсөн юм шиг. Дохионы хэл сурахгүй гэж ийсэн хүү аль хэдийн сурцсан байгаа юм да. Өөнөр нэг өдөр Нишимиягийн найз залуу гэрлүүгээ явах замдаа өө би чамд худлаа хэлсэн шүү. Би эмэгтэй түн намайг юусэрүү гэдэг шүү. Манай их чиг их дээрлэгдэг байсныг чинь би мэднэ. Бити хоёр нүур гаргаад байгаарай гэл гэрт орчт. Угаасаа хийн ч их чигийг хүн дээрлэхүүлэх хүсэхгүй шүү. Ядаж Ниши болон юусэрүүгийн ээж нь Ишидад бүр үнэн голоосаа зүрх сэтгэлээсээ дургу. Аргагүй шүү охины дээрлэгдэг байсан гэхээр хийн л дуртай байвч. Манай хоёр охин болохоор ээжийнхээ өгнөөс зөрөөд Ишидадад найзлаастай. Ядаж нөгөө бага ангид нь сурч исэн зарим найзууд нь хаяа тэр хоёрыг уулзахад нь хамт ирж тараад нууцаар Нишимияг үзий яадаг гэдгийг хүртэл хэлээд амжинаа. Уэно Ишида хоёр паркт ярилцж байхдаа Уэно хэлдэг. Ер нь бол бидний бүх нөхөрлөл үнэхээр сайхан байсан. Нишимия шилжиж ирэхээс өмнө тэр гайтай охин шилжиж ирээгүй байсан бол бид яг л урдих шиг хിവэрэл байхаас шүү дээ. Тийм үстэй гэл тэгсэл өнгөрдөө. Харин Ишидад бага ангийн тэр дурсамжинд бараг л хар дарсан зүйл. Тэрнээс хойш юу н бараг нөхөрлөл найз гэдэг үгийг хоос үг гэд ботцсон. Харин нөгөө бондок найз наандаа найз нөхөрлөл гэдэг чинь ямар нэгэн болцолтой байдаг зүйл биш шүү дээ. Нөхөрлөл гэдэг ямар нэгэн үг логикийг холд авсан зүйл шүү дээ. Чамд бүх чин сэтгэлээсээ хандж байвал тэгээл юу найз шүү дээ. Тэр чинь би эдэргэл бондочод хөөрхөн байгаа зү. Нишимия юзүрү хоёр ээжтэйгээ эмээтэйгээ хамт амьдардаг. Эмээтэй бүр хайр заяа. Даанч нэг л өдөр тэгж их хайрладаг байсан юм энэ бурхны орон руу явах тэр өдөр хизээж бараг нүлмэс унагдаггүй эрэгтэй хүүчиг хээгүү уцалдаг юзүрү формо өмс уйлж яхан тэр. Энэ адилт тэдний гэрээхэнд мэдээж нэлийн хүнд цохилдолж ээж нь хүрт сэтгэлээр маш их үндэ. Удалгүй зуны амралт хэлж Ишида тэр хоёрыг хөвжөлтэй айлхах хичээсэн ч санснаар нь болохгүй л дээ. Нэг өдөр Японы алдарт галын наадам болно гэж үзчихсэн чинь Нишимия харьлаг яваад өгдөө. Тэгсэж юзөрөө камера марчиж Ишида манахаас аваад ирээ гэл гэрлүүн орсон чинь Нишимия тагтан дээр бүр яг амиа орлох юм шиг зогсож идэв. Бага юм шиг ч гэж угаасаа амиа орлох гэсэн юм лээ. Ер нь бүх энэ болоод байгаа азгүйдэл бүтлгүй муухай өдрөд өөрөөс нь болдог гэж боддог. Хүлцэнгүй өөртөө итгэлгүй тийм л охин л доо. Тэгээл яг унахын даван дээр Ишида арай гэж татаж аваад өөрөө хүчтэй. За тогсон. Цаа чи өөрөө гихтээ унаад нэлийн хүнд гинтэн л дээ. Энэ үед Нишимиягийн ээж охиных нь амийг аварсан Ишидагийн ээжд маш их баярлаад бүр өвдөг сүгдөл уучлалтгүй гал байж ил. Гадаа Нишимия Уэно цэнцэрлээ зодуулж идэм байгаас те. Яагаад гэж юу? Нишимиягаас болоод Ишида хүнд гимцсэн учраас чамаас болоод яагаад хүмүүс ингэж зовх ёстой юм?
бараг үхээд өгөнтер гэл байжсэн чинь ашгүй ээж нар нэрэл салгадیں۔ Ер нь тэгээд энэ үеэс эхлээд Нишимия нэлээд их юм бодсон юм шиг байна. Хуучны тэр аймхаа охин биш хүчтэй болохыг хүсэж бага ангийн бүх найзуудтайгаа холбогдож бүх зүйлийг засахыг хичээдэг. Харин Ишита эмнэлгээс гарсан ч гэсэн хүний нүрлийг эцэлж чадахгүй хэвээр. Тэгэл зуны амралтаасаа сургуулийн нээлтийн фестивалийн үеэр найзуудтайгаа овоо ойлголцоод өөрийгөө ингэж чадсан гэдэгт итгэхгүй уйлжтэр. Энэ бүх зүйл Нишимия болон Ишита хоёрын хоёулангийнх нь ач штэ тий. Хүн алдаж болдог, алдаагаа ойлгож ухаарч түүнийг эзэсхийг хичээнэ гэдэг бол хамгийн гоё ах гэж анин боддتي. Бүхний амьдрал том жижиг гэлтгүй маш олон саад бэрхшээлүүд байдаг. Нэг хүний мэдэрж байгаа зовлон нөгөө зовлондоо хизээж харьцуулж болохгүй. Хүнд хэцүү зүйл тохиолдож хаяа Ишита Нишимия хоёр шиг зүгээр л энэ ертөнцөөс алга болоод эсвэл хэний ч мэдгүй тийм газарт ганцаараа байхыг хүсдэг байх. Тийм байсан ч өөрийн сул талаа ч гэсэн хайрлаж ураг шалах хэрэгтэй. Би их хичээж байгаа. Чи ч гэсэн хичээж л явж байгаа. Хүн бүр л хичээж байгаа. Тиймээс нэгнээ битгий хэмлээрээ бүгдээрээ анх удаа амьдарч байгаа бас сүүлийн удаа. Бүгдийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарцгаая. Хайртай шүү.